уншихгүй бол би өөрийнхөө л хувьд яриад байгаа шүү дээ, тий. Бусд нь яах нь бол тий. Одоо өөрсдийнх нь асуудал баг. Дан ганц болор цомоор уран зохиолыг хэмжиж бас нэгдүгээр болох. Тэрийг авсан гэдэг өөргөө яргунаар гэж бас бодох өрөөсгөл хэрэг. Бидээс өөрөө өөрсдийнхээ амьдралыг зурдаг болов. Би энэ эсрэг бол хэлмээр. Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө зурна. Ховь тойргож өөрөө зурна. За эхлэх үү. Тэвэрч аваад уйлмаар зүйл орчлон долон. Үрээ тээж суугаа их хүний дүрстэй хадагж байхад үүрнээсээ загцгаагаа далавч дэлгүүлдэг бүргэдийн жигүүртэй орчлон гэж байхч бүхний дунд өөрийн хийгүл тоох цэвдэг сэтгэлтэн бүхий энэ ертөнцид саамандаа цадсан нэл хоног бүдэг сарны гилаан туяанд согсоод ирлэн унтахыг хаврын үдэш харж одохдоо өөрийн сэтгэлээ сарвал тэвэрч аваад уйлмаар зүйл орчлон долонг ойлгох болов. Чадвал 5 сайхан шүлэг хичээлдэж гэсэн. Бүр чадахгүй бол 3-ыг мэрийж ягаад ядахтаа нэг ч юм уу. Үлдээхэн сан гэж хүсэж мөрөөдөж явдаг гэдэг юм уу. Үлдээгээгүй шүү дээ. Үлдээх гэдэг юм уу. Суралцаад гэдэг юм уншаад, судлаад, хичээгээд тэгээд юу гэдэг. Мөрөөдөөд тий тэгээл хичээ. Надаа начны нэр нь айгуу гоё санагддаг. Тэгээ ер нь хэр түгээмэл үүдэг нэр вэ? Тэгээ бэлэгдлийнх нь хувьд ямар утгыг агуулсан нэр юм бол? Шууд утгаараа ойлгомжтой энэ бол цал шүү дээ, тий? Бүхийн цал. Манай аав надад өгсөн нэр. Тэгээд миний туснаар бол уншиж судалснаар гэдэг юм. Монголчуудын одоо өнөөгийн гүрний хэсэг сүлээл тоог далбаан дээр намирч идэг. Одоо тэднээс чинь начин шонгор шууг нэг төрлийн шуу шүү дээ ер нь л. Тэгэл бас монголчуудын дунд нэг юм үг өгдөг да. Дээлтэй болгон тав давдаг наадам. Дээлтэй болгон айргийн тав дурдаг наадам гэл. Тэгээ юу гэдгийг төрийн бас 5-ын 5-анд тэр ир зориг бэраараа хүчээрээ гэдэг юм уу те. Тэр жигүүртэн шууны цолыг эхэлж улсын босгыг халахад олж авдаг гэдэг нь утгаар юм уу те. Тэр монголчуудын бэлэгдэлт шуу гэдэг утгаар юм уу. Миний бас уншиж судалснаар гэдэг юм уу. Ямар ч байсан босож шуунд бол олзоо бол алгадгүй. Ер нь их дээгүр нисдэг. Жижигхэн биетэй ч гэсэн те. Хурдан шалмгаа. Энд ч одоо юу гэдгийг олзоо бол алгадгүй, дээрлэхүүлдэггүй гэдэг юм. Өөрийнхөө хүч чадлаар оршдог. Тим жигүүртэн шуу гэж боддог да. Өөрийнхөө нэрний да. Нэг сонин тохиолдол гарсан гэвэл би энэ их сургуулийн 3 дугаар курс тахта хүүхдийн арданд хүүхдийн хөрөлт дулаан яруу нарыг наатныг үзэх гээд очсон чинь яруу нар гэж начин гөрийгээд тэгсэн намайг урж байгаа юм баг гэж удаад боссон чинь нэг өөр 10 жилийн сурагч байсан. Тий. Өөрөөр нэртэй нэг салбартаа амьдаатай л юм байна тий. Тэгээ одоо тэр залуу бичихгүй юм. Эсвэл таарсан. Хүнд нэг ертөнцийг үзүүцэл гэж байдаг те. Альваад хандах хандлага, альвааг харах үнцэг гэж хэлэх юм уу? Та яг өөрийнхөө тэр хандлага үнцэгтэйгөө арай төхөө бүтээлчийг гэвэл хэнийг хэлэх вэ? Дүрс хурлын үзэсгэлэнгийн танхимд чамайг харлаа. Дүрс хурлын танхимд гэвч чи намайг үлэжин. Оны шилдэг үзэсгэлэн үзэн алхах чи өөрөө он онд улгундах гоо үзэсгэлэнтэй харагдана. За би багшаагаа хэлэн дээ. Багш нь хин. Багш маань шүүм судлаач. Яруу нарагч зохиолч Бүрхүүгийн Батгыг гэж хүмүүс. Суран зохиолд өөрийн гисэн төрхөө болоход нэлээ төлөвлөж өгсөн. Тийм багш маань байсан. Хунсар дамжирлынхаа туршид нийт 49 ширхэг ном гаргасан. Ном. Тэ. Орчуулгаас бусад бүх төрлөөр нэг жиг төвчжсэн гэдэг юм уу. Тэгээд зохиолуудаас бүтээлээсээ гадна уран бүтээлч байхын, хүн байхын их хүнс суурийг тавьж өгсөн гэдэг юм уу. Тэгээд нинж зөөлөн сэтгэлийг суулгаж өгсөн. Уншихыг, хөдөлмөрлөхийг амьдралаараа тий ойлгуулж, харуулж өгсөн. Сэтгэл минь ховь хорой, уруул минь ч мөн адилхан хорой. Санагалзах, эргэлзэх, дурсах гихч угтаа мөн чанаргүй хоосон зүйл юм.
Сансар хорвоогийн өчүүхэн тоосонцор нийлж нэг дээд орчлон ертөнцийг бүтээсэн шиг сайхнаас сайхан төрсөн чиний навчис тасрах мэт эмзэг санаалталтыгээ. Миний хувьд яг Яруу найрагч Начингийн одоо дийлэнх олонд хүрж байгаа тэгээд яг миний мэдхийн ч гэдэм үү шүлгэнүүд нь хөвчлэн яг тэр хайр дурлалын сэдвүүд давмгаа байгаад идэм болоо да гэж зүгээр хардаг байхгүй. Зүгээр яг миний үр харж байгаа. Зохиолч өөрөө яг ямар сэдвийн шүлгүүд нь илүү бас нэг тэгэж одоо энэ санаагаа жилээж тэрэлдэг юм бол гэдгийг бас мэдхийг хүссэн юм л та. Би ч бас тэгээд залуу хүний одоо бас өөр залуу хүн л байна л та. 34-тэй. Энд чинь залуу хүний насанд орох бах. Юу гэдгийг хайр дурлалын шүлэг тийм бичгэд гэдэг юм өөр төхөөрхөн байдаг болоо. Тэгээд өөрөө ч их гүнзгий өргөн агуулгатай том сайхан сэдв учраас гэдэг юм гартаа мархан ойрхон бичгэд өөртөө орчин үеэлгэр бол кафтай. Тэгээд юу гэдгийг ур чадвараа ашиглаад гэдэг юм өөрийнхөө оюун санааг бас шавхаад олон сайхан дан хайрын гэлтгүүгээр өөр олон сэдвүүдээр манай монгол хэл маш баялаг учраас гэдэг юм уу. Эх орны нэг сайн сайхан шүлгүүд 5-ыг чаддгүй маа гэхэд 3-ыг тий 3-ыг чаддгүй маа гэхэд 1-ийг үлдээчих юмсан л гэж. Одоо зүгээр хичээлж гин одоо мэрэж гин тамирчин хүн бол өдөр болгон бэлтгэл сургалт гэж хийдэг шиг оюун санаагаа тасгалжуулж өдөр болгон л ном хоо ямар нэг хэмжээгээр уншиж гэдэг юм уу тий. Тэгж л ажид төрж байна да. Би зүгээр өөрийнхөө бүтээлээ ер нь бичсэн шүлгийн тэр харахад их зөөлхөн л урамсгалтай байдаг шүү дээ. Альва нэгэн ийцэм томьёонд нэг баригдаад тахгүй их энгийн үгээр бичгийг өртөл болгодог гэх юм уу. Сайхан үгний хайнаас хөдөлдөггүйгээр нөгөө лог тестра гэдэг юм уу. Хийсвэрлэл бадаглал зүй энэ төр нь бас шүлгээр өмнөрөгт чинь хэд хэтрээд ирэхээр нэг давс нэвтэрч байгаа шиг боллоо шүү дээ. Тэхгүйгээр гэдэг юм уу энгийн сайхан үгсээр зөөлхөн бичгийг хичээдэг гэх юм. Яг тэгж биччихдэг гэж бол хэлээгүй. Бичгийг хичээж яваа. Тий. Би одоо ингэж бодод уран зохиолыг хүн нас ахих тусмаа одоо юу гэдэг юм бэ? Мэдрэмж нь улам нарийн болоод чанд болоод юмсыг ажиглах нүд нь илүү хорцолол бүр ингээл нас явах тусмаа л зохиолч хүний бол мэдрэмж хөг амир илүү их шиглэнтэй болдог юм уу? Бусад залбарыг харж байхад бол энэ нэг залуу насны гэлсээсэн очиг дүрлэлтсэн үйл яваад байгаа шүү. Тэгээд нэг гой сайхан гэдэг мэдрэхгүйгээр тий. Тэгэл орчноосоо гэдэг юм уу заримдаа ингээд гудамжаар сайхан хөгжим сонсоод алхаж байхад тийм биз дээ. Нар жаргаж ах мөч дээр нэг намрын улаарсан навч яг урдуур хийсэд унах ч юм уу. Тэр зүгээр зөрсөн бүсгөн одоо усны хажуугаар агаар албагдаад хөлнийхэн дор гიშгдэх энэ гэдэг юм уу. Тэрийг яг л энэ уран зохиолын хэллэгээр л дотор буугаад байгаа зүйл байгаа байхгүй. Агаар албагдаж унах гэдэг ч юм уу тий. Тэгээд тэр чинь хөгжим ихшгэлцсэн байгаа. Энэ ороод дэлхийд дээр ер нь хөгжим дуу хөгжим өгөр гэдэг юм. Би бас уран зохиолоос гадна пензэн их дуртай. Пензэг сонсох дуртай гэдэг юм. Тэгээд өөрийнхөө өрөөнд пенз тоглоулгачаар сайхан пенз сонсоод гоё айн дээр хүссэн айн дээр гэдэг юм уу. Тэгээ өөртөө кофе найруулах ч юм уус. Цай найруулаад суугаад тэгээд шүлгийн ном төрөө твтгдтэй. Өөр гариг ертөнцөөр аялна шүү дээ. Тухайн бичвэрийг бичсэн хүний. Тэгээд давхар хүний чихээр сонсогдож байгаа. Тэгэхээр чи энэ хоёр ингээд өнгө бодгийн хувьд оршоод холилдож чинь гэсэн үг л. Тэгж энтер гэдэг юм мэдрэмжээ үлддэг. Тэгээд чи бас улирлын шин чанар хамааралтай. Улирлаад байгаа гэдэг юм уу. Одоо гадаа намар цаг айлтсан байна тий. Тэгэл тийм үг яваад байгаа шүү дээ. Намар бол урлаг юм гээл. Бусд нь улирал юм. Бусд нь улирал юм гээд. Тэгэл найрагч хүнийгч тэр зураач уран бүтээлч хүмүүсээс ч гадна ертөнцийн оршиж байгаа өөр хүмүүсийн тэр зүрх сэтгэлийнх нь утсуудыг тий ширхгээр нэмэрч сэтэлж сэглэж буцаж ойж идэг тийм улирал юм болов. Яруу найрагч байхаа яасан гэх гэдэг шүлэг уншия. Гоёмсог хийдэг хевсийг шал бүртээ дэвссэн. Гоёлын шилэн бүрхүүлэг шат бүртээ ихс тусгаар адраас өлгсөн.
хан өнцөг булан бүрээсэн он оны ирж одогсдын сүнс гიშгэлсэн харахад л хайрлан дуу алдмаар үзмрүүдтэй огтоос төсөөлж хөрөнгөө ертөнцийн зэг дээр өнөөдөр учрал тохиолдлоор биерлээ. Одоо яг сэтгэл хөдлөлтэй үйлрлүүдийн нэг байна шүү дээ. Энэ цаг мөчид бас таны дотор ямар нэгэн бүтээл тойрох тийм сэтэл төрж идэг юм болоо яадаг юм бол. Удаанган зуран бүтээлч хүн гэхгүйгээр өөр жирийн одоо юу гэдгийг урлаг утга уран зохиолоос хол өмнө ч гэсэндээ тийм сэтгэлийнхээ цаад нарийн чанд руугаа өөрийгөө чагнадаг тийм үйлрэл юм болоо. Тэгэл ийм хөг нартай үйлрэлд аль болох гой сайхныг харах гэж хичээж машин барилгүйгээр их алхах гэх юм уу тийм үйлрэл юм болоо. Тэндэг үйлрэл юм. Тэгээ тэндэг үйлрэл гэх юм. Тэгээ энэ намрын үйлрэлээр бас утга зохиолын буйнаар ийш тийш их олон явчихин да. Саяхан Дорн говь руу 2 явлаа уран зохиолын ажиллаар. Одоо хин тэр удахгүй явах гэж байна. Баянгар аймагт бас сурах гэсэн чуулган болж тэнд өргөдсөн. Тэндх хөвгцөл очтой. Шүлэг аруунаар уулзсан. Ирээд хинтээ явах. Тэгэл тийм байгалийн зөв тогтол гэдэг юм уу? Илүү тийм эсэж хансан дүүрэн үйлрэл учраас энэ үеэр бас юм альбом уран зохиолын ажиллаар ийш тийш өдөр нутаг явж байгаа. Бас сэтгэл бол их таатай байна. Энэ үйлрэлийг ашиглаад гэх юм уу? Ядаж нэг мэлмийг оюун санаагаа баясгал гэж бодож байна да. Өөрийгөө хөглөе. Тэг. Онготоо хөглөе. Онготоо дуудах гэх юм уу? Өссөн үсээгөө тэгээд намар өөрөө дуудчих واخ. Хүний нэг мэдрэмж гэж үүдэн шүү дээ тий. Хүн болгонд яг өгөгдсөн тэр нэг мэдрэмжийнх нь хэмжигдэхүүнүүд нь мэдээж тодорхой хэмжээнд өөрөөр. Гэхдээ бас мэдрэмжийг тодорхой хэмжээнд хөгжүүлж болдог. Тэгэхээр ялангуяа бичдэг хүний хувьд бол мэдрэмж гэдэг бол маш өндөр хувьтай байж яг тэр одоо сэтгэн бодож байгаа юм мэдрэмжээр илэрхийлэгдэж гарах байх л та. Тэгэхээр начингийн яг тэр нэг мэдрэмж хөгжүүлэх эсвэл яг мэдрэмжтэй байх гэдэг чиглэл дээр бас тэр нэг ур чадварыг яаж нэмэгдүүлдэг бол хүн ер нь яг мэдрэмжтэй байхын тулд яах ёстой юм бэ? За, миний одоо юу гэдгийг эргэн тойронд бол ер нь их хүн бол уран бүтээлч. Манай аав бол байгалийн гэрэл зурагч юм. Манай охин дүү бол Суусын Монгол зураг анги гэдэг гэсэн. Тэ. Гэдэг тийм үү гэр бүлийн уур амьсгалаас болдог юм уу? Ер нь бол соёлын салбарын хүмүүс шүү дээ. Салбарын хүмүүс. Тэгээд дурсгалын салбарын хүмүүс гэсэн үг шүү дээ. Нэг нь гэрлэр одоо яруу найрагт тойрвож байна. Нэг нь зургаар яруу найрагт тойрвож байна. Нэг нь бол үгээлж бичвэрээр. Би юу гэдгийг мэдрэмжээ хөглөх гэдэг зүйл дээр бол сайн сайхан одоо дээд зүйлээ уншиж идэх юм уу? Дээд үеийнхээ яруу найрагтын сайн сайхан бичсэн зүйлгүүдээс гоё инспирэшн авдаг. Годамжаар алхах та. Тэгтээ маш сайхан хөгжим сонсон шүү дээ. Тэгээд энэ Улаанбаатар хотод гарч байгаа үзэсгэлэн галерей зураачдын үзэсгэлэн бол цагаалгүй үзэхийг хүсдэг. Эсвэл уран зурагч өөрөө харах яруу найрагчтай тий. Тэгээд ер нь маш олон зураач найз нартай зураач ахагч нар бас байна. Урчуудын эвлээ АБ урлан дээр хаяа очиж тэндэг зураач нарынхаа өрөөгөр орж гарч тэдний ертөнцийг судалж тэднээсээ зүгээр үг солилцох тий. Тэд нэг халуун суцалгаад кофе хийж өгөөд тэр нэг албагаа эргүүлэх хоорондох яриа. Тэнчнээс юу гэдэг юм ажиглаж чадвал гэдэг юм гоё мэдрэмж кайф. Тэ. Тэгээд тэр найруулж гисэн тэрийг одоо чинь яг тэнд болж байгаа тэр процессыг ажиглаж чадвал гэж байна шүү дээ. Тэр ажиглаж чадна гэдэг чинь өөрөө бас яг хүний мэдрэмжийн асуудал байна. Тэгэхээр тэрийг яг ингээд ажиглаад авч байгаа тэр нэг таашаал яг тэр мэдрэмжийг яаж хөгжүүлж чинь тэр хутгаад ширээн дээр тавьсан кофений одоо уур тий. Тэгээд тэр хүнтэй ярилцж байгаа хоорондор тэндэг пензэн дээр эргэж байгаа хай. Тэр хоёр хоршоод тэр одоо кофений уур дэше хадарлуу шингэх мингэх тий. Ер нь сайн ажиллаж чадах юм бол бүх зүйлс нэг юм гоо үзэсгэлэж агуулгадчих юм шиг байна. Харж чадвал дөрөвний хэлсэн шиг. Тэгэхээр юу гэдгийг мөч хорон бүр өөрөө цаана нэг агуулга яруу найраг дөрслөл болж. Тэгээ яруу найраг гэж хэлвэл яруу найргийг бичнэ гэдэг бол юу гэдэг юм бэ? Бараг би магадгүй би хувьдаа бодож би хүртлээ магадгүй яруу найргийн мөн чанарт гэдэг юм уу? Яруу найргийн гоо сайхны өндөрлөг дээр гэдэг юм уу? Яг гол цөмдөнд очиж чадахгүйгээр яг өчүүх хэсгийг намтлаад
бараг хаалганч тогсч чадахгүйгээр барилдамж хүрч чадахгүйгээр хөгж магадгүй ч гэдэг. Тэгэхээр энэ айгүй хэцүү зүйл. Бараг хөршвээ. Боломжгүй. Нэрээ би яасан ч өндөр дургаавдээ. Нэрийг нь ч мэдэхгүй зүсийг нь санахгүй он жилүүдэд нартын дор би яасан ч удаан амьдраавдээ. Шинсний залуухан мөчөр салхиачлаж шуугна. Шин юм гэдэг эрт цагт хуучирсан эд байдаг. Өөрийг минийх газраас өндийлгсэн тэнгэрийн татах хүчинд өвдөг бохрон талархахаас үр ялтай. Ер нь ихэвчлэн яруу найрагчийн зүгээс гарч байгаа одоо тэр шинэ бүтээлүүд ямар үед гарах уу? Ямар үед илүүтэйгээр за тэгэл хүн тайван байхтаа гэдэг юм уу? Тийм анхаарал төвлөрсөн тийм дээд түвшинд багтаал зохиол бүтээл өчдөг байх гэж боддог. Хамгийн тайван байх үедээ гэдэг юм уу? Ямар ч ажил хийж байгаа хүний анхны гараа, анхны санаа сэтэл чухал байдаг багт хэрэг энэ асуултыг бас асуухгүй өнгөрөөж болохгүй байх гэж бодож лээ л да. Ер нь шүлэг бичиж одоо ер нь би яруу найрагч болох юм байна. Би ер нь утга зохиолын хүн болох юм байна гэдэг тэр суурь хаан тавигдсан бэ? Би яг өөрийгөө одоо бол яруу найрагч болцсон гэж арга хэлж чадахгүй. Гэтэ таныг яруу найрагч начин гэдэг үстэй. Хүмүүс болор зам авчаад өргөд тэгчлэх юм уу? Дан ганц болор цамаар уран зохиолыг хэмжиж басныг төртгөх. Тэрийг авсан гэдэг өөрийгөө яруу найрагч гэж бас бодох өрөөсгөл хэрэг. Яг энэ тухайн жил болгон болж энэ тухайн жилдээ оролцогчдоос нэг оноогоор арай илүү тэргүүлсэн гэдэг юм уу? Төрүүлсэн цол хэрэг юм. Яруу найраг миний одоо бодож байгаагаар шүү дээ. Энэ дээд хэзгээр өндөрлөг их айхтар зүйл юм шиг санагддаг юм аа. Тэгээд чойн умгаач хэлсэн шүү дээ. Хоорондоо минь мэдгэн хүртэл яруу найрагаар ярьсан ард түмний тунд өөрийгөө яруу найрагч гэж хэлүүлэх хэцүү юм аа гэдэг. Тэгээд сайхан яруу найраг үлдээх гэж хичээж л явна. Яруу найргийн ертөнц өөрөө их адармаатай барьцгүй зүйл шүү дээ бас нөгөөтлээ. Тэр чинь баригдчихгүй хий хоосноос үгийг торлогдож цаасан дээр буулгаж тэрийгэ буцаагаад хүний сэтгэлд хүргэнэ гэдэг бол харахад их тийм одоо уншигч ч юм уу өөр хүмүүсийн нүдэнд их тийм хийсэж бадарсан их омглон нэг цаасан дээр нэг хэдүү хэлхэл тэрийг уншаад яваад байдаг юм шиг санагддаг гэж магадгүй. Нөгөө талаар их үгүй. Чин бас оюуны их тамир тэнхээ шаардсан. Тэгэл олон зүйл шаардсан л урлаг санагддаг да. Яруу найргийг бич төр хүсэл эрмэлзлээ олж авсан нь бол яг хөө миний баг нас хөдөө өвөө дээрээ тий манай өвөгийн ээж Динсмаа гэж хүн байсан. Сүхбаатар аймгийн хүн байсан. Өвөө маань бас Сүхбаатар аймгийнх. Тэгээд нааша энэ Хэнтэй аймгийн Баян мөксөнд манай өвөө ээжтэйгээ манай эмээ бидэд тамаал ахуудаа их ойрхон нэг хэсэг 10-аад жил аж төрж амьдарч ирсэн. Тэгээд тэр үйл явц гэдэг юм уу юмсыг нэг арай нэг өөр харах. Байгалийн сайхан нөлөөлсөн. Тэгээд тэр нутагт аж төрж байгаа хүн зооны уур амьсгал. Тэр бүгдийн нөлөөллөөр гэдэг юм уу. Тэгээд нэг сайхан үгийн эрчмээр хүн тэтгэгдэж, тэжээгдэж тэр үгийн сайхнаар тамиржиж оюун санаагаа тэжээсэн болохоор гэдэг юм уу. Шүлэг яруу найрагт дурлах шалтгаан нэг олж авсан. Одоо манай 104 хүрсэн өндөр юм маань бол дандаа л их сайхан үгийн сайхныг хэлдэг. Тийм үү гэсэн. Одоо өглөө босоход л цаагаа ээж өгтөө улсын өндрийг харж усны тунгалгаас амсаж яваарай миний хөө. Өдөр болгон тийм үг сонсохоор хүн ер нь тийм оюун санааны хувьд гэх юм уу. Сэтгэлгээний хувьд сайхан талбай юмсыг ууж мардаг тийм ухаалтай болж өсөж хүмүүжсэн болов уу гэж боддог да. Ер нь ертөнцийн тэр угаасаа эрдэмтэн мэрэгт хэлээ шүү дээ. Номын утган тэнгэр мэдгүй далаа мэд уудам гэд. Тэрэн шиг чамаас ямар ч хүнд хэцүү үед чиний дэрэгдээс хизээж холдохгүй чи өөрөө шатаачихгүй бол урчихгүй тасдчихгүй бол хэн нэгэнд бэлгэлчихгүй бол эсвэл алга хийчихгүй бол чамаас хизээж хоол нэхгүй зөвхөн тавир дээр байж зүйл чинь тэрийг сөхөж үзэх хэрэгтэй. Тэр нь амьдралд чинь хамгийн том найз чинь бол ном.
тэгэхээр юу гэдгийг эрт тийм зүрх сэтгэлээ хүн мохох гэсэн юм болоо өөрөө. Түрүү хэлж ирдээ хин нэгний үгийн боол болж хин нэгний цүнхийг барьж явснаас тийм биз дээ. Өөрийнхөө өөрийн гэсэн толгойтой, өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн уураг тархийг эцэг ихэн зайцсан бол гарц гаргалгааг хүн өөрөө л болгоод байгаа. Алс хязгааргүй он жилүүдийн их шигт тойрогт ариун усны гүндээ хөлдсөн мөстөл дотор хинч хараагүй гоо цэгэн загас нүд тэргэлтүүлэн хөхрөгчд одсон бүхний сүнсийг хөх зүсээрээ орлон загалмайгаа өвшөөлгөн сэлүүрээ алгадан сойролдуулж замбуу твийг ширтэн хараагаараа унтхан тэнгэрийн гүн рүү живсэн шуудын ганцаар л болохыг мэдэрвэл тэмэрч аваад улмаар зүйл орчлон долонг ойлгох болов. Цалуу арын зэрлэг жавар бохирч буурын зонд манхаахад цантай жодгорын зууханд харган шажигнан асаж утаа голгонох үед цас тулмайтан бөмбийсэн тэмэн жингийн хөсгөнд урд эрт галвын анаргүйг сэрэж дамаг амилахад уянга бодорч салхин чигээс гэгэн аялгуу айсан мүү гэсээр тогруун цуваа хязгааргүй уудмын цүнхэлд өдөө унгаж тэнгисийн өрөөлд гэлтгнах эрдэнийн чулууны өвдөлтийг тэмтэрвэл тэмэрч аваад улмаар зүйл орчлон долонг ойлгох болов. Нэрээ одоо жишээ за тамирчин бол яг дасгал сургууль хийж ийж яг тэр нөө бие бэлтрийнхаа одоо юу гэдэг чадвар нь улам илүүтэйгээр нэмэгддэг тийм. Зохиолч яруу найрагчдын хувьд яаж одоо тэр ур чадвар гэдэг юм аа нэмэгдүүлдэг юм бэ? За хүн их өөр баг. Би хувьдаа л гэж боддог шүү дээ. Уншихгүй бол ер нь сэтгэхгүй юм байна да. Миний хувьд бол юу гэдгийг би зөвөр хүн одоо энэ нэвтрүүлгээр хараад энийг худлаа ярьж юм даа л гэж бодголоо л та. Ягаад? Юу гэдгийг би одоо яг өөртөө хоногшуулаад амьдралынхаа мөрдлөг болгоод явж байгаа нэг л зүйл. Би өдөрт яаж хийж байгаад 100 хуудас унших. Тэ. Өдөр болгоно. Өдөр болгоно. Одоо нэгэсэндээ дадал болцсон гэсэн үг л. Тэ. Уншихыг сонгох уу эсвэл өөрөө бичгийг сонгох уу? За энэ хоёр аль нэгийг заавал сонгох вэ? Та алийг сонгох уу? Алийг сонгох. Яа. Энэ хоёр ч хоёлоо холбоотой зүйл учраас тийм биз дээ. Аль нэгийг сонгох гэхээр нэг нь заавал гээгдээд тарж байгаа учраас өөрөө ч асуулт алийг сонгохгүй л гэж хариулав. Хоёлоо салгах ямарч боломжгүй зүйл байхгүй. Уншиж Бичнэ. Бичиж уншиж шүү дээ. Бичсэн зүйлийг уншиж шүү дээ. Тэгэхээр чи аль талтай холбоотой зүйл учраас салгаж болохгүй зүйл учраас гэдэг. Номын утга нь тэнгэр мэт хүн далаа мэт удам гэдэг. Тэрэн шиг чамаас ямар ч хүнд хэцүү үед чиний дэрэгдээс хизээж холдохгүй чи өөрөө шатаачихгүй бол урчихгүй тасдчихгүй бол хэн нэгэнд бэлгэлчихгүй бол эсвэл алга хийчихгүй бол чамаас хизээж хоол нэхгүй зөвхөн тавир дээр үжих зүйл чинь ном. Тэрийг сөхөж үзэх хэрэгтэй. Тэр амьдралд чинь хамгийн том найз чинь бол ном. Яг ямар нэг уран бүтээл за номноос таны хамгийн их одоо татдаг зүйл нь үгийн тэр сайхан байна уу? Ном зөвхөн үгийн сайхан биш тэр чинь миний амьдарч үзээгүй өөр гарагдал хэдрээ авчиж чадж байгаа нэг юм шиг байна шүү дээ. Агуулга. Тий. Аялал хийнэхээр галтарны тасалбар худалдаж авах юм уу эсвэл зүгээр нэг онгоцон суугаад онгоцны бэлээд бичүүлээд нэг орон руу аялахын нэр биш шүү дээ тий. Оюун санаагаараа дэлхийг зүгээр суудал дээрээсээ ширээнийхээ ардаас тойрногдож номны бас нэг гоё оршихуй байна шүү дээ. Бодит оршихуй. Зүгээр дэлхийл өөр ертөнцөөр зугаацуулж өсвөл одон гараг дээр ч аваач тавьж шүү дээ. Нарны амьгаараа илүүлж. Би одоо энэ юу гэдгийг юм бичмээр байгаа бол цаашдаа тий өөрийнхөө оюун санааг илүү өндөр түвшинд аваачихын тулд гэдэг юм уу. Уран зохиолд өөрийнхөө бас одоо байгаа одоо юу гэдгийг бичлэгийн арга барилаа илүү дахиад нэг шатанд тавихын тулд гэдэг юм уу. Өөртөө тавьсан зорилго гэх юм уу. Ер нь уншихгүй бол би өөрийнхөө л хувьд яриад байгаа шүү дээ тий. Бусд нь яах нь бол тий. Одоо өөрсдийнх нь асуудал баг.
би хувьдаа л уншиж ижил бичих юм байна. Би тэр бусчиг гайхамшигтай зөв одоо юу гэдгийг байглаас өгдсөн гайхалтай шижир авьяастай хүн гэж өөрийгөө боддог. Би бол суралцдаг хүн. Бусдын сайхан бичсэн зүйлсээс, бусдын сайхан бичсэн бичвэрээс гэдэг юм уу. Тийм учраас суралцдаг учраас гэдэг юм уу. Өөртөө тийм дүгнэлттэй явж байгаа. Тэгээд ер нь бичих гэдэг бол миний хувьд дөрөв хэлсэн шиг уншихал үйл явц юм байна да. Бусдыг ажиглах гэдэг юм. Суралцах ус. Та бол Монголын утга зохиол яруу найргийн яг тогоонд нь явж байгаа залуу уран бүтээлч гэж би одоо хувьдаа бодож байна. Таны харж байгаа өнцгөр Монголын утга зохиолын орчин цагийн хөгжил хэр байна? Яг тэр зохиох зүй ёсны хөгжлийнхоо жамынхаа дагуу явж чадчихээн гэж та хэлэх үү? За би яг энэ Монголын нэн шинэ үеийн уран зохиолын хүрээнд байгаа залуу хүний хувьд хэлэхэд бол үеигээ бол өмөрнө. Дээд үедээ илэгтэй тийм залуучууд бүгд өөрийн гэсэн боловсралтай наандаж хэл усны захад ихэнх нь хүрдсэн. Тэгээд уран зохиолын төрөл жанрыг бүгд л нэг шат ахиулахыг хичээж зүтгэж байгаа маш олон залуучуудыг би бас танин ихэнхтэй найз. Миний үеийнхэн гэдэг юм уу уран зохиолд ямар шинжил өөрчлөлт авчирж байгаа гэвэл уран зохиолын орчуулгын сан хумрахыг асрах баяжуулж байна. Бас дээр нь паблишингүүд их байгуулж хуучин цагт мартагдсан олон зохиолчдын анхны бүтээлүүдийг эргэж орчин үеийн уншигчдад дэлгэж одоо уншигчдын оюун сэтгэлийг цэнгүүлж байгаа тийм номуудыг эхнээсээ гаргаж ирж байгаа. Саяхан мэдлсэн хармуур гээд хэвлэлийн газар байна. Аавм гэдэг паблишинг байна. За тэгээд дээшээгээ ярих юм бол одоо энэ орчуулгын төр салбарт чинь тагтаагээд уран зохиолын асар том паблишинг байна шүү дээ. Одоо баг хүүхд залуучууд гэлтгүй монголчууд тэрээр мэдгүй юм байхгүй байна. Одоо тэр паблишингээс гарсан номууд чинь дэлхийн орчин цаг үеийн утга зохиолын өнгө төрхийг тодорхойлж байгаа маш олон уран бүтээлчдийг монголчуудад таниулж байгаа гэдэг юм уу. Тэр бол асар том одоо соёлын түүчээ болсон тийм зүйлийг хийж байгаа залуучууд тэр дотор таньдаг ах эгч нар маань, таньдаг найз маань, таньдаг дүү маань гэдэг юм байна. Тэгээд энэ Монголын орчин үеийн уран зохиолын чих хандлага урагшилжил дээд үеэ бодвол илүү академик төвшөнд уран зохиол. Би бол тэгж хардаг. Илүү академик шин чанартайгаар, дистратаагаар гэдэг юм уу. Бас дээр нь хэн нэгнийгээ гэдэг юм уу дээд үеэ үүсгэлгүйгээр өөрсдийнхөө хэмжээгээр маш сайхан боловсрч, маш сайхан их нь одоо үржсүүгийнх нь бодог гаргаад эхэлсэн. Та бас өөрөө доод үе рүүгээ харахад танд юу анзаарагдаж ажиглагддаг вэ? Илүү харьцангуй тийм чөлөөт юм уу? Одоо шүлэгчдэг залуучууд нэх юм бол сэтгэлгээ нэх асар их чөлөөт. Заавал мөр толгоо олох гэсэнгөө яг л өөрсдийн бодож байгаагаа нэг нөгөө илэрхийлждэг мэдрэмжээ нутгуу гэдэг юм уу? Бас ухаанаар зодоод байдгүй. Тэргээр их онцлог юм болов. Юу гэдгийг хөгжлөө дагаад гэдэг юм уу? Энэ орчин тойрноо дагаад гэдэг юм уу? Гадуур бол бас тийм яруу найргийн үүдчүүд их болдог болчихлоо шүү дээ. Харин тийм үлээ би. Харцангуй их болдог болцсон. Энэ нэг талаараа надад бол их сайшаалтай санагддаг юм аа. Уран зохиолыг хөрөх хэлбэр нь өөрчлөгдөж яг тухайн бичвэрийг бичсэн зохиолч нь уншигч нартайгаа ойрхон байж тээ. Өөрийн гэсэн зэрэгтэл үзэгчтэй байж гэдэг юм уу. Тэр чинь уралдаан тэмцэн шиг уралдахгүй шүү дээ хоорондоо. Зүгээр л бичсэн шүлгээ өөрийнхөө зүрх сэтгэлд нуугдсан тэр үгсийг бусдад дэлгэж өөрийн дотор байгаа үгийг гадагшлуулмаар байгаа үгээ бусдад хүргэж сонирдуулж байгаа нь яагаад буруу гэж те. Тэр тийм уншлагуудыг гэдэг юм уу ойр ойрхон болдог зүйлийг бас заримдаа өргөдөж оролцсон айлгах дэмжих хүсдэг. Тийм зүйл тогтол байж л байг. Цаашдаа улам бүр илүү
өргөн цар үрээтэй гэдэг юм уу? Илүү мэрэгжлийн төвшөнд хөгжөөд гэдэг юм уу? Зөвхөн дайцсан дээр шүлэг унших биш. Бас тэрийг хөгжмөнтэй оршуулад. Өөр урлагаа олон гой төрлүүдтэй бие турлагтай энэ төр хослуулж тэ. Цааш нь авч явбал илүү бас сайхан байх болов уу гэж бодож байна. Амьдрахад чи бит хоёрт яасан их зүйл хэрэгтэй байна вэ хайртан? Аниргүйг хоёулахнаа мэдрэх орон бариас өсвөлээд орд ир тасалгааны тармил цэцэг хүртэл хэрэгтэй л байна. Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чимэн надад мэдрүүлсэн юм шүү. Хизээнэгтэй амьдрах суусныхаа тагтан дээр хамтдаа одод ажиглжээ зогсоход өсчин салхинд хийсчил таараа өсөөгчин салхинаас армлахад хавчаарч бас хэрэгтэй үсттэй. Чинийхээ төлөө ирээдүйд ирэх үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө чухам үннийг илэрлэл хийсэн мөрүүдийг би урсгах хэрэгтэй. Нүдэнд чин дандаа жаргал үзэгдэж байдаг, давалгаан дандаа тогтоохон байгаасай гэж нартын дор би олон сайхан ертөнцүүдтэй хамт хөдөлмөрлөл суурил байна. Дахиад хизээ хүндрэлийг олох билээ. Хоёлаа. Яруу найрагч Начингийн хувьд ер нь яг энэ одоо хүний хувь тавилан нөгөө зурсан зургаар явдаг гэлдэгдэж шүү дээ. Тэрэнд хэр итгэдэг яг энэ чиглэл дээр ямар байр суурьтай байдаг хүн байна? Зурсанд чиний амьдралыг зурсан зур, бурхан цаанаас зурсан зурлаг мурлаг энэ төр гэдэг зүйл байдаг шүү дээ тий. Тэрэнд бол би итгэдэг байна. Итгэдэг үү? Тий. Хүн амьдралаа өөрөө зурна. Тий. Хүн одоо юу гэдгийг та жишээ нь би ийг л визийг хөтлөгч болно даа гэж анх төрөхдөө бодоагүй шүү дээ. Явцын дунд сураад мэдээд тэрэндээ өөрийгөө зориулаад золиослоод гэдэг юм уу. Бас нэг тодорхой хэмжээгээр өөртөө чинь нэг бодол байгаа шүү дээ. Би энэгээр явах юм бол илүү сайхнаар юмсыг харах юм байна. Би телевизийн салбарын хүн юм байна. Тэ? Тэрнээс шишаал өөр юм байсан баг. Тэгээд тэр зурлагаа өөрөө зураал одоо олон сайхан ертөнцүүдтэй уулзаад гэдэг юм уу. Олон сайхан бүтээл авч үлдээд тэрийг одоо телевизийн салбарт архивлж үлдэж штэ. Энэ бол юу гэдэг өөрөө зурсан зурлага байхгүй. Бурхан цаанаас зураагүй. Бурхан яг байгаа үгүй гэдгийг бид мэдэхгүй штэ. Тийм биз дээ. Нийцшээ хэлээ штэ. Бурхан өгсөн гэл. Тэрэн шиг бидээс өөрөө өөрсдийнхээ амьдралыг зурдаг болов. Би энэний эсрэг бол хэлмээр. Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө зурна. Ховь тойргож өөрөө зурна. Алс хязгааргүй он жилүүдийн их шигт тойрогт ариун усны гүндээ хөлдсөн мөстөл дотор хинч хараагүй гоо цэгэн загас нүд тэргэлтүүлэн хөхрөгчд одсон бүхний сүнсийг хөх зүсээрээ орлон загалмайгаа өвшөөлгөн сэлүүрээ алгадан сойролдуулж замбуу төвийг ширтэн хараагаараа унтхан тэнгэрийн гүн рүү живсэн шуудын ганцаард л болохыг мэдэрвэл тэмэрч аваад уйлмаар зүйл орчлон долонг ойлгох болоо. Нилээд юм шүүмжийг би харж байсан л да. Орчин үеийн яруу найрагчдын бичиж байгаа юм нь одоо алтан үеийн ч юм уу тий. Тийшээ үеийн яруу найрагч уран бүтээлчтэй харьцуулахад ямар ч мөр толгой холболт алга гэдэг ч юм уу ямар шүлгэлсэн тэр нөгөө амин сүнс нь байхгүй болцсон байна. Зүгээр л өөрсдийнхөө зохиосон оюун санаанд орж ирсэн үеийг өршлүүлэл битсэн байж тээ мэртээ. Энийг ямар яруу найраг гэх юм бэ гэдэг ч юм уу. Тийм шүүмжүүдийг би бас нэлээ харж исэн. Энэ тал дээр таны байр суурь ямар байдаг вэ? Альва зүйл дугаас шүүмж авахгүй бол тэр урлаг гэдэг юм уу ямар ч шүүмж үзүүлчин дээр зогсон байдалтайгаа зарцсан шүү дээ. Шүүмж байх хэрэгтэй. Тэр шүүмжлэлийг тухайн шүүмжлүүлж байгаа хүн гэдэг юм уу, шүүмжлүүлж байгаа нийгэм гэдэг юм уу, хүмүүс нь гэдэг юм уу авахыг аваад гээх юм гин. Тэр бол цаг хугацааны л асуудал баг. Тэгээд цаг хугацаа бүрэн дүүрэн нэг өдөр шүүж өгөл хэн юу бүтээв, яаж үлдв гэдгийг өөрсдөө тодорхойлж өгөх гэдэг. Тэ. Нэг тэгээд юу байгаад гэдэг шүү дээ. Шүүмжлүүллээгээд гутраад гуйдаад байдгүй өөрийн хувьд. Харин нэг бусдыг шүүгээд байхыг хүсдэг. Хүн гэхдээ ерөн зүгээр одоо юг хамгийн сайн ярьдаг вэ, юг хамгийн сайн бичвэ гэхлээр мэддэг юм аа л одоо хамгийн сайн ярьж хамгийн сайн илэрхийлнэ шүү дээ. Тэр яруу найраг гэдэг бол зөвхөн за яг энэ сэдвэр л гэдэг юмд бол баригдахгүй. Тэр чинь бүр ингээ асар том өргөн хорвоо ертөнцийн бүх юмыг ингэж тодорхой хэмжээнд гадралдаг мэддэг байх гэдэг хэрэгцээ бол хүссэн үсээгүй гэж
юу яадаг баг. Тэр ч утгаараа одоо жишээ нь говийн тухай шүлэг бичиж байгаа бол говийг маш сайн мэдсэн, дээрээс нь мэдэрсэн байх шаардлагатай болдог баг тий. Яг нэг энэ сэдвэр бичээд үсгэнсэн, энэ зүйлийг мэдэрхийнсэн гэж бодож авдаг сэдв. Эсвэл одоо юу гэдэг тэрний мэдрэмж нь юу бол? За ер нь Монгол орчин тэгэл дэлгээд тавьсан хаадаг шиг, судар шиг тий. Гүндээ эрдний хөрсөн дотор юу агуулж байгаа нь Хинч мэдэхгүй. хинж таашгүй. Тэгээд Төв Азийн өндөрлөг зэг дээр тий эрсдэл суур амьсгалд жилийн 4 улирал нь унгалаглан ээлжилж тий ирж буцаал хүмүүс нь ингээд юу гэдэг юм цаанаасаа цусандаа гэдэг юм болоод энэ нэгний сэтгэлгэнд баригддгүү. Тэм дайч хардсан шүү дээ тий. Тэгээ энэ ард түмний сэтгэлийг хөглөх зүйл бол ер нь байгаль уул ус. Түүнийг илэрхийлсэн. Ямар нэгэн бүтээл тий. Бүтээл гэж боддог учраас гэдэг юм уу. Сэтгэлээс минь ориглон булиглах горхины ихэнд эмэг минь дүрэн толдож сайн хүлгийнхээ хазаарыг амгачлахад уйсал урсан. Хөндөй цайдан манангаар бие авчирч хад асхныг гижиг үргээж аргал янгирлүүлэхэд өвөг минь тэргүүндээ буян цуглуулсан уулсын оройд залбирал үлдэхэд цас бадрана. Яруу найраг таны хувьд юу вэ? Энэ нэг юм үг гэдэг юм да. Яруу найраг бол гэвлүүргүй математик гэдэг. Юу? Гэвлүүргүй математик гэдэг. Хүний тарих одоо юу гэдэг оюун санааг онгочж байдаг. Тийм үгээр уран зураг уралж байгаа дээд урлаг юм болов хүний сэтгэлд. Тэгээд тодорхойлшгүй, баригдшгүй, хүршгүй алс өндөрлөг туршиж байдаг зүйл юм болов. Яруу найргийг яг энэ мөн гэд хэлжихэд бас төвхтэй бүхэл зууны туршид хүндрэлтэн үүснээс хойш анх аваа үүснээс хойш анх хил үүснээс хойш яруу найргийг яг таг тодорхойлсон тийм тодорхойлт одоо хүртэл байхгүй шүү дээ. Дэлхийд яруу найрагч мэрэгжил биш шүү дээ. Зураач гэдэг бол мэрэгжил, хөгжмийн зохиолч гэдэг бол мэрэгжил. Энд дэлхийд тийм сургууль байдаг. Харин яруу найрагч бэлтгэдэг сургууль гэж байгаа юм. Чи энэ ангид орох юм бол яруу найрагч болно. А яг хоо утга зохиолын анги гэж байна. Тэр бол утга зохиолын мэрэгчлэн бэлтгэж байгаа газар шүү дээ. Тэ. Шүүмжийг ингэж задалтгийн гэдэг юм уу. Тууж өгүүлэг, рамаа, жүжиг, зохиолын задаргаа юм байдгийг. Одоо илүү практик гэхээс илүү онл их заадаг юмсан гэдэг юм аа. Яруу найраг бол юу гэдэг юм? Миний хувьд миний тодорхойлж байгаа гэдэг юм. Тодорхой нэг өгөгдөлтэй төвөн сэтгэл зүрхээ зарцуулсан өөрийгөө бас их дайчилсан нэг өнцөг. Хоёр дахь өнцөг нь бол бүр цаанаасаа заяатсан төрмөл авиас гэж байна шүү дээ, тий. Бүр төрцөн юм гэж байна шүү дээ. Яаж ч болохгүй. Авиас онгод бэлэг сууг илгээ цаанаас аваад төрцөн. Ийм нэг хоёр төрлийн холбоон дээр л яруу найрагч гэдэг нэрийг зүүж хүмүүс явж байгаа. Гэтэ яруу найрагч гэж хэлвэл яруу найргийг бичнэ гэдэг бол юу гэдэг юм бэ? Бараг би магадгүй би хувьдаа бодож чинь би хүртлээ магадгүй яруу найргийн мөн чанарт гэдэг юм уу? Яруу найргийн гоо сайхны өндөрлөг дээр гэдэг юм уу? Яг гол цөмд нь очиж чадахгүйгээр яг өчүүх хэсгийг намтлаад бараг хаалганч тогсч чадахгүйгээр барилданд хүрч чадахгүйгээр хөгж магадгүй. Тэгэхээр энэ айгүй хэцүү зүйл. Бараг хөршвэ. Боломжгүй. Яруу найрагч Начингийн харийг ерөнхийдөө хамгийн гоё илэрхийлсэн бүтээл өөрийнхөө ч гэдэг юм уу эсвэл тэр хүний тэр зохиолчийн ч гэдэг юм уу ямар бүтээл хамгийн гоёор харийг илэрхийлсэн байдаг вэ? Хамгийн гэсэн зүйл би ер нь тийм бас нэг дуртай биш юу гэдгийг. Үе үеэсэн шүүрдээд өөрийнхөө ухаанд сэтгэл дотор одоо ингээд хадгалж авч үлдсэн үе олон гайхамшигтай яруу найрагч нарын шүлэг ер нь сэжинд явдаг да. Жишээ нь сая говь нутаг ярьсан. Говь нутгийн манай Арлааны Эрдэнэчр агсан бол тий хайрын шүлгийг усал сайхамжтай юм шүү дээ. Сарны гэрэл дэрэн дээр тусаад хоочин гүн хөндөгдөх юм. Сайхнаа сайхан чимэн гар дэрлээд худлаамдах чинь бодогдох юм. Зүүд хүртэл дэрвнүүлсэн зүггүй эрвэрхэн сормос гэж байх юм. Зүүдэлж дандаа жарах ихээр зүрхэн дээр гэргийн гар байх юм аа.
гих мэтчлэнгээр ингээл үе үеэр наваад утсангүйт. Монгол хэл өөрөө их баялаг учраас гэдэг юм уу. Монголын үе үеийг яруу нарчтыг бичсэн дэр хайрын шүлгүүд бол нэрээ. Үнэхээр гоё. Одоо энэ Санжар гарагийн зочин гэдэг нэвтрүүлгийн нэрийг өгсөн. Энэ нэвтрүүлэгт бас оролцож байсан манай. Баяраа. Ядрын сүргийн баяраа гэдэг жүжигэн зохиолч. Манай үеийн бас сайхан яруу нарагч. Одоо оны шилдэг бүтээлийн яруу наргийн төрлөөр таслал гэдэг нөмөр алтуутай явсан. Тэр бас уран зохиолын нэг багшин шив. Найздаа бас шүлэг яруу нарагт нэг туртай. Мөсийн Франц хэлний ангийн 3 дугаар курст тахад би ч Мөсийн сэтгүүл зүйн 1 дугаар курст орж исэн. Тэгээ ороод Мөсийн 2 дугаар орны 3 давхарт гарсан. Тэр 3 давхрын буланд таны шин танил гэдэг болон байсан. Тэр болон дээр анх би баяраатай танилцж байгаа. Бичлэн танилцаагүй шүлгээр танилцж байгаа. 1 дугаар курс. Тэгээ утга цохиолын дугуулан орой 305 дотд болно гэд зар байсан. Тэр бол 2008 оны 10 сарын 2-ны өдөр. Би яагаад сайн санаж байгаа гэхээр тэр өдөр би 1 дугаар курсын өмнөд утга цохиолын дугууланд орох гээд тэр зарыг харангаа шин танил гэдэг булан дээр байгаа баяраагийн шүлгийг уншиж штэ. Тэгээд нэг 10-аад шүлэг байсан. Тэр дунд чи ямагт сайхан шүлэг байдаг. Чихний чинь хонхор, нүдний чинь гэрлийг зурх гэж би шатаж явна. Чи ямагт жинхэнэ шүлэг байдаг. Чимээгүй санаа алдах, уртаараа нэхийг чинь бичих гэж би буцалж явна. Зүгээр тонк гэж боцож байгаа. Ямар гоё дүүрхэн мөрчтэй. За ийм залуу тийм байна. За орой дугуулан дээр ирэх болоогүй бол. Тэгээ дугуулан дээр яваад орсон байж. Тэгээ би ч л танилцж байгаа. Тэгээ надад нэг урлаг гэдэг номоо өгсөн. Тэгээд Сначинд тэр чууг намар болж байна шүү дээ. 10 сарын 2-нд. Тэгсэн чи Сначинд хавар ирж байна. Иш яа баяра. 2008 он 10 сарын 2 гингүүдэд доор нь 9 зориг гэдэг анхаарлын төв. Тэр нь Санжаа сүргийн зориггүй нас орсон өдөр биш. Тэгээд тэр ингээл дурсамж болоод одоо түүнээс хойш тий хэдэн жил ч өнгөрч байгаа. 15 жил юм. 8 он гэдэг чинь 7 жил. 17 жил. Тэг ингээ 17 жил өнгөрсөн ба шүү дээ өнөөс хойш. Цаг хугацаа орсон ба. Насан төрлөө. Та матахгүй та хоёрын нөхөрлөл. Ганцаардл минь ганган сар зүрх далавчлан нисэх шуудын зогсолтгүй дэвх дэвлэлтэнд нулимсаа хатамжлах өмрөлт юм. Ганцаардл минь ганцрах сэтгэлээ дөнгөж суллаад шүлгийн дэвтрээ дэлгэж шинэ биш хуучин шүлгүүдээ дахин хуулах хүсэл минь юм. Ганцаардл минь ганцл олдох амьдралдаа мөнхөд залуугаараа оршиж мөрөөдлийнхөө хуцыг зузаатгаж үүр дурших амьдрал минь юм. Үүр дурших амьдрал минь. Үүр дурших. Болор цам яруу нарын наадамд хэдэн оноос эхэлж орж исэн бэ? Ер нь хэдэн удаа орсон юм бэ? За би нэг 11 жил орсон юм байна. 13 удаа шүлгээ өгсөн юм. Тэр чинь шүлгээ өгөөд эхлээд бас бичгийн шатнаас нэг хэдэн хүн тэнцүүлж авдаг. Одоо жишээ нь нэг бичгийн шатнаас нэг 30 хүнийг шүүгээд дараагийн шатанд шүлгээ унших хэрэг олгодог гэдэг юм уу. Тэгээ тийм шүлтэнд бол нэг 2 удаа бол бичгийн шатнаас унж исэн. Нийт бол нэг 11 удаа тэнцэж орж ирсэн юм. Ууггүй. Орж ирсэн юм шүү дээ. Орхоос өмнө нэлээ үздэг байсан өөрөө. Би анх энэ юу гэдгийг өсвөр насндаа шүлэг найрах зүгээр дуртай болоод зурагт энэ төр ч одоо үндэсний олон нийтийн радиоtelevизээр оронд яриад гардаг байсан. Гардаг вахт нь гэртээ зурагтаар үзнэ. Тэгээ их сургуульд орсноос хойш бол бас зэрэгтэлтэнд очиж өдөр үздэг байсан. Ер нь болор цомд орно гэдэг нь одоо яг шүлэг бичдэг хүмүүсийн хувьд хэр ингэж ач холбогдол өгдөг. За аль нь шүлгэлийг тийм хоёр талтай шүү дээ тий. Аха. За 1983 оноос ардын орон зохиолч Төрийн сорилт соёлын гавь сэтгэлтэн дэндийн бүрдэр жагсан энэ наадмыг санаачилсан. Тэгээд түүнээс хойш одоо энэ жил 43 дахь жилдээ одоо 11 сард болох байх. Энэ жилийнхэн 43 тий. Миний хувьд юу гэдгийг яруу найргийн
уралдаан тэмцээн хийсээ илүү бас зохиолч уншигчдыг хооронд нь уулзуулж өгдөг. Одоо Ургийн баяр маяг юм тий тийм. уран бүтээлийн яруу найргийн нэг юм уншигч зохиолчтой уулзуулж байгаа гүүр юмдаа том баяр цэнгүүн гэдэг юм уу. Цэнгүүн гэдэг утгаар нь тухайн жилдээ бичсэн сайхан шүлгүүдээсээ зохиолч яруу найрагч нар ард түмэндээ хүргэдэг. Тэм нэг том талбар юм болов. Нөгөө талаас түрүүн эхлэхдээ хоёр талтай гэдэлсэн. Энэ нэг талаараа байх хэрэггүй, нөгөө талаараа байхд зүв гэл хоёр янзаар яригддаг. Би хувьдаа бол яагаад энэ наадам байж болохгүй гэж боддог хүн хэлээ л дээ. За энэ ингээд зүү тогтлороо явсаар бол одоо энэ 11 сард 43 дахь удаа болох ч юм уу. Энэ ингээд нэгэнт жил алгасахгүй явцсан юм чи. Ковидын жил хүртэл бүх зүйл хаалттай байхад манай зохиолч төвлөрөө чи хийгээд одоо яруу найрагчд нь шүлгийн ард түмэндээ хүргэсэн шүү дээ. Тэгээ энэ Туу Азийн өндөрлөг дээр шүлгээр уралддаг ард түмэн нэг байхад бас яагаад болохгүй гэж би боддгоо. Орчлон өчнөн тарвж болох байсан. Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн гэрэл загсар нь чивээсэн. Онцгой учрал энэ амьдралаас хүсэж таашаах бүхний эхний амьсгал нь яаж ихэлснийг чи хийгээд бид мэдээгүй. Их хүн үрэн тэврэхтэй ямархан хариуцлал думбадгийг эмэгтэй хүний сэтгэлийн байгаль зочилж мэдрэгсэн. Тэгээд цаашдаа бол юу гэдгийг яг энэ тогтолцоог нь жоохон өөрчлөл бас зүгээр. Одоо явдаг тогтолцоо гэдэг. Одоо цэнгүүн гэж байгаа нөгөө талаараа бас ингээ уралдаад оноо моноо тавьж ингэдэж шүү дээ. Энэ нэг үдлийн бас яагаад хүмүүс дургуцаад байна гэхээр дотор нь бас юу байсан л байхгүй. Одоо нэ нөгөө хэлгээд гэдэг юм уу? Болохаа гэдэг юм уу? Тэ? Тэм жоохон шудраг болгож гэдэг юм уу? Бүгд одоо бүх цаг хугацаанд бол шудраг биш болж исэн гэж хэлэхгүй. Гэтэ мэрсэр бол шудраг бус юм болж исэн. Тэрийг бол би хэлсэн ч өөр хүмүүс бас тогон дотор байгаа хүмүүс өөрсдөө бас мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр юу гэдгийг шүүлтийг арай өөрчлөөд гэдэг юм уу. Илүү боловсронгойлгоод гэдэг юм уу. Тэгээд тэр чинь бас давхар баяр цэнгүүн болж байгаа учраас тийм дан ганц шүлэг уншихаасаа илүү хөгжмөнтэй хоршуулж бүр мэргэжлийн өрөөнд арай өөрөөр бас нэг хийж бариулдаг. Тэгтээ цаашдаа тийм болох байх уу? Тэгээ юмыг бас нэг гэрэл гигитэй харуул дээр үстэй. Та чинь яг 23 онд орохдоо ямар зорилготой орж ирсэн? 23 онд ороход чинь тэр үндсэн хуулиа баталсан 99 жилийн болж ирсэн. Манай Монголын зохиолчдын хэвлэл 95 жилийн бас тохиож ирсэн. Бас тэгшөө тохиож байгаа учраас гэдэг юм уу. Шүлгийн үед маш сайхан шүлгүүд уншээ. Ер нь бол зорилго бол юу л биш. Сүүлийн 5-д ямар нэгэн байр тий. Ямар нэгэн байр дээр шүлгүүдийн хувьд бол өөрт бол тийм ихтгэл байсан гэдэг юм уу. За би бол энэ багцаанд бол нэг яваад очичнаа. Тэгээд нөгөө тэр чинь бас мэрэгжлийн өрөөний шүүгчнэр шүүгээ сууж байгаа. Оноо яаж харах нь тэр тавилангаар болох болов гэж бодсон. Тэрнээс ч ерөнхийдөө угаасаа яг төрүүлэн дээч гэдэг юм уу те. Тиймэрхүү зорилго энэ төр бол өөртөлгүй эсвэл зөвөрж жоохон дараахан загнаж байгаа юу? Гэхдээ хүн ер нь юу штэ. Альва тэмцээн уралдаанд орохдоо бол бас бодолтой л орно шүү дээ. Тэ. Гэтэ тэрийг зарим зүйл дээр ил гаргаад яах юм те. Тэ. Зөндөл олон хүмүүс танаас асууж ирсэн мах угаасаа. Яг болор цом гэдэг тэр цомыг тэрвүүлсэн уулчлалын шүлэг гэдэг байгаа шүү дээ. Яг нь энэ шүлэний зүгээр цаад утга агуулган дээрээс нь магадгүй та хин нэгэн зориулж бичсэн байдаг юм болов. Хоёлаа түрүү хэлсэн бэлэгдэлцөө гэдэгчлэн 108 мөртэй. Энэ бүхнийг ингээд цогцоор нь ингээд та энэ уран бүтээлийн нэг одоо юу гэдэг танилцуулбал гэдэг юм уу, сонирхуулбал сонин содон талаас нь бидэртээ бас ярилцвал. Тэр хүрэх гэсэн мессеж нь бол юу штэ. Би тэр бичлэг тэр жил уншаад дөрвөлгээд яг сүүлийн даваанд уншихаас өмнө шүлгээ дуудахаас өмнө хэлсэн нэг өмтгэл байгаа л да. Монгол улсын хэмжээнд Монгол улсад гэрлэлт түүнтэй харьцах цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх болж байгаа юм байна.
Монгол улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрэлтэй цуцлуулж 40 хос гэрэлтэй бүртгүүлдэг юм байна. Тэгээ гэрэлтэй бүртгүүлж буй нас нь дандаа 20-оос 35 насны хооронд 72% эзэлж байгаа юм байна. Цуцлалтын тойн байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ ботлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэй тоо баримтыг сануулж байгаа юм байна. Тэгээд 20 дугаар зууны шилдэг зохиолч Чадраолын Лодо Дамгуй хэлсэн. Сайхан хайр гэж байдаг юм шүү. Олдвол уу алдаараа гэд. Би тэгээд уучлалын шүлэг гэдэг нэртэй хайрын шүлэг уншия. Тэгээд тэр уучлаарай гэдэг үг чинь ер нь цагаад болоод хүн чинь хүнээс уучлахгүй чаддаг юмтай мөн билүүгүй л гэдгийг тусгаж оруулах гэж гэдэг юм. Тэгж хэлсэн. 108 мөртэй байдаг нь ямар учир агуулгатай юм бол. За яг тэр мөрийнхэн тоогдох тэгжэлсэн. Химнэлэн ч угаасаа тэгж таарч тэгэл орж ирсэн. Анхнаасаа яг 108 мөртэй болгоно гэж үннээ л хэлий. Зориогүй. Тэгээд шүлгээ засаж тэр чинь зөв нэг бичээл тэр доороо болчлоо даа гэх зүйл шүү дээ. Дахин харна. Мөр бадгийн өөрчлөлн зарим нэг суулгыг хасна. Энэ дэр хэлгээд тэр шүлгээр дөрүүлсний дараа бөөн л хэл амлсан. Тэгээ үгүй. Ийм усан шүлэг байх гэж гэл манай өөрөөний хүмүүс хэлсэн, манай доод үеэс шүлэг өчтөг залуучууд хэлсэн. Би ямар тийм шүлэг уншиж байгаа 108 мөртөө шүү. Надад өгөөтгөөрэй. Би авмаар байна гэж хэлсэн биш. Энд дэр би бүр нэр тодтогч хэлмээр байна. Би ямар гуйж авсан биш. Би ямар мөнгө төгрөг оруулж авсан биш. Танил татлаа төтлөө оруулсан биш. Тэ ахаа ихчээ гэж гүүгээд гэдэг юм. Тэгэл манай монголчууд чинь нэг тийм биш. Хүн нэг жоохон нэг юм дээрээ салбардаа гэдэг юм өнгөнгүүд. Тамийн дагоон дэвлгэр шиг доороос татдаг. Би нэг наадам төрүүлэх гэж л одоо аргаа барах юм. Тийм надад юу байхгүй л дээ. Үзэл бодол гэдэг юм уу. Тийм аргаа ядсан. Өөрөөрөө байх туртан учраас гэдэг юм уу. Ер нь альва зүйл дээр хэр орохтой хүнээс юм гоох хүсэлгүй. Тэрийг бол үгүй яддаг. Уучлал гэдэг хизээ төрөөддгүй санагдана. Ухаан санаанд минь уужимхан голын шанд бүргэлэн тэр голын ихэнд тэргүүндээ гараа дутуулаад тэнгэрийн хаяг сарвчлан зогсох тэнгэрлэг ариун үзэгсэлэнт минь ухааны тань уулын бүслэхийг нар зүв ороожгүй болгоогооч ам амьдралыг минь. Хайр дурлалын одоо шүлгүүдийг бас дэлгүү бичиж яг тэр шүлгүүд нь хүмүүст илүүтэйгээр ингэж одоо олон нийтэд ингэж хүрч байгаа штэ тий. Тэгэнгүүт яг энэ одоо энэ тэгж хайр дурлалыг тэгж гоё илэрхийлдэг хүний хувьд ер нь яг өөрөө хайр гэдэг зүйлээс авсан мэдрэмж нь юу болоод тэрийг ингэж гоё илэрхийлж байгаа юм бол гэдэг асуултыг хүмүүс асуусаа гэж бодож байгаа хэл та. Ер нь зөвөр ингээ хайр гэж юу вэ гэхээр хүн болгон өөрөөр ингэсэн тодорхойлтыг хэлдэг штэ. Тэгвэл Ариун найрагч Начингийн хувьд хайр гэж юу вэ? Энэ хорвол гэдэг тэгэл хүн болж төрснөх хамгийн сайхан зүйл юм шүү дээ. Тэ хин нэгнээр хайрлуулна, хин нэгнийг хайрлна гэдэг чинь. Тэр нэг амьд байгаа гэдгийг мэдрүүлж байгаа цоргонд зүйл чи хайр шүү дээ. Эцэгхийн хайр. Тэр хайрын дээр бөмбөрч өсөх, тэгээ үргэлжлүүлээд хин нэгнийг хайрлаж сурах гэдэг юм уу. Энэ өөрөө эрдэм баг. Тодорхой хэмжээний том боловсрал баг. Хайрлна гэдэг ба. Хайрлна. Өөрийнх нь оюун санааны хувьд ч тэр асар том одоо боловсрал юм болоо. Тэгээ юу гэдгийг та түрүүн хэллээ л дээ асар гоё хайрын шүлгүүд бичиж байгаа гэдэг. Би тэрийг хүн ч нөгөө юу гэдгийг өөрийгөө заримдаа мэдэхгүй шүү дээ тий. Зарим нэгэн хүн бол яг тэр хайрын шүлгүүчдэг энэ төр гэж болно шүү дээ. Гэтэ юу гэдгийг өөрөөс чинь тэгж өөрт чинь тэг санагддаг бол надад бол зохиогч хүний хувьд бол баяртай байна. Саяхан одоо ингээл хаврын новын баяр дээр анх удаага номоо зарж үзлээ. Намрын сая ойрхон болсон намрын баяр дээр зарж үзлээ. Юу гэдгийг сэдвэн өргөн агуулгатай учраас гэдэг юм энэ орчин үеийн Z generation үеийн залуучууд гэдэг юм уу. Ном авахтаа давхар өөрөг хариуцлага. Тэднээс ч бас их юм өөрсдөө тохиолдсон зүйлээ гэдэг юм уу. Хайрыг ийм өнцгөөс харуулах гэдэг санаа идеаг айгуу гоё өгөх юм да. Тий. Тэр чинь би өөрөө бас тэр чинь одоо ер нь зохиолч хүний зохиол бүтээлч аргуу хаосноос тийм үстэй дүр босгож штэ. Биднээс чинь нөгөө уран бүтээлийн хувьд дүрээр цангаж явдаг, шин санаагаар цангаж явдаг хүмүүс чинь. Зүгээр ном дээр гар үсэг зурж байгаа боловч
яг тэр уншигчтай ярилцах. Тэр цоо шөнө өөр бас нэг том ботном байгаа шүү дээ. Өөрийнхөө л амьдралыг туулж байгаа. Энэ амьдралд нөгөө дурлж байгаагүй хүн байхгүй шүү дээ мэдээж. Харилж байгаагүй хүн нэг ширхэгч нэг амьд бодгалж байхгүй шүү дээ. Бүгд л дурлж байгаа. Тэрэн шиг дурлсан хүн болгон ямар нэгэн хэмжээгээр дурлсан хүндээ сэтгэлээ илэрхийлж цагтлагчж байгаа. Бүр бүтэн шүлэг бичиж чаддгүй мэхэд ядахтаа нэг дөрвөн мөр бичиж байгаа. Танд ч гэсэн хэн нэгэн дурлаад та эзэн нэг өдөр магадгүй өсвөр насндаа ч юм уу эсвэл өчигдөр ч юм уу өчигдөр авсан бол фэйсбүүкийн чатаар ч юм уу те мэйлээрээ ч юм уу авсан байж болно шүү дээ. Танд бол мэдээж дурлалын цагтл юм уу хайрын дөрвөн мөр эрх төвнөөс аваагүй тохиолдол амьдрал ч байхгүй шүү дээ. Тэрнтэй л адилхан байхгүй юу? Зарим зүйл бол юу гэдгийг яруу нарчтай хувьд гоё сайхан хайрын шүлгүүд энэ төр бол яг л тийм өөрийнх нь бодит оршихугаас гэдэг юм уу бодит хайр сэтгэлийн түүхээс түүхэн эхлэлтэй тийм шүлгүүд байна шүү дээ. Яг л үнэн жинхэнэ дурлалын шүлэг энэ төр жинхэнээсээ дурлаад битсэн тийм онгод цаанаасаа хайрын хүчээр гэдэг юм уу те бүтээсэн бүтээл гэж байна. Юу гэдгийг тэр цагтл магтл гэдэг зүйл дээр хүн ер нь дурлахаараа найрагч болдог юм шүү. Тэг. Ингэсэг сормуусанд чинь сар шогшин мандаж, ижи чинь залуу насаа чамаа сарж уйлна. Их чи ёсоор охин дүүдээ толь самаа бэлэглээд энэ хорвоод чи хэн нэг бүүвэлэхээр гэрээсээ одно. Талд тэнцэж ядах нялх ус мэд уруулт чинь нар нулимсаа арчиж гол мөрдийн долгион дуусна. Там дэваачин амьдралын хүрдээ салхинд эцэслүүлж намун хорвоо надаас гадагшилж чам чингэн. Яруу найрагчид гэхдээ нэг бодлын асар гоё тэр чинь хайр гэдэг чинь бол яг ингээд тодорхой хэмжээнд хүн болгонд өгж байгаа тэр мэдрэмжүүд нь нэг хайхтар хол зөрөхгүйгээр л бараг адилхан байдаг л байх л та тий. Гэхдээ тэрийг нөгөө нэг илэрхийлж чадахгүй гэдэг л яг нэг ур чадварын асуудал байна да. Гэтэл яруу найрагчид бол энийг бүр хамгийн гоё үгийг ашиглаад хамгийн гоёор ингээ илэрхийдээд нэрээ гээл уулгаалтал нэрээ энэ зүйлийг би чи мэдэрсэн шүү дээ гэл ингээ тэрнтэй баг хүн болгон санал нийлдэг байх л та. Гэхдээ тэрийг ингэж яг гаргаж ийн гэхлээр бас асар гоё байгаад байгаа байхгүй. Гэхдээ ялангуяа бас яг энэ хайрын илэрхийллийг гаргахдаа эрэгтэй хүмүүс илүү их тийм нэг нарийн торгон мэдрэмжтэй байт юм болов уу гэж боддог байхгүй. Эрэгтэй ялангуяа эрэгтэй яруу найрагчид бас Дан ганц яруу найраг дээр шүү. Дэлхийн нийт тэр чигээрэл ер нь эмэгтэй хүний төлөө эрэгтэй хүн бүх зүйлийг зориулж байна. Бүгд том дайнтлаа дандаа эмэгтэй хүнээс болсон. Эрдэнэ Солонго гэдэг яруу найрагч хэлсэн шүү дээ. Эднийг бүтээсэн чөтгөр өөрөөсөө эмэгтэй байсан байна. Тэр шиг тэгээд юу гэдгийг нөгөө талаараа тэр онгод тойролын угаасаа эзэн гэдэг юм уу? Эрх шигч гэдэг юм уу? Яруу найргийн одоо онгод тэнгэр чинь Янжлан бурхан шүү дээ. Эмэгтэй бурхан. Тэг. Чадгагаа ирэл ер нь уу ирэл эмэгтэй хүний гоос ахныг л багтаж шагшсан мэт. Тэгээд дэс чинь их биччлээ гэж харддаг юм ер нь. Гүөх гэж хэлдэг да. бид нар өөрсдөө зингээд идэг баг тий. За хоёлаа ярилцлаа өндөрлүүлье. Нэвтрүүлгийн минь хүлээн авсан баярлалаа. Би бол тодорхойлохдоо өөрөө ч юм бол залуу яруу найрагч гэж тодорхойлно. Тэгээд яг залуу яруу найрагчийн бүтээл гэхээс илүүтэйгээр мэдээж яг нөгөө ийм одоо яруу найргийн бүтээл төрөж байгаа хүмүүсийн дотоод ертөнцийн өөрөө маш сонирхолтой зүйл байдаг шүү дээ. Тэгээд яг яруу найрагч начингийн дотоод ертөнцийн дундаа бас яг одоо өөрийнх нь илүүтэйгээр олон хүмүүсийн бүтээлийг нь одоо хүлээж шимтдэг тэр хайр гэдэг тийм том сэдвийг бас яг дотоод ертөнц үзэл бодолтой юу гэж тээж явдаг гэдэг үзэгчдэд бас дотоод ертөнцийг найлуулах дэлгэхийг хичээлээ. Яруу найраг магадгүй хүний оюун мэдрхүү хүрч алах тэр оюун санааны бүх дээд таашаалыг мэдрүүлдэг ховор зүйлсийн нэгэн болов гэж би хувьдаа боддог. Тэгээд мэдрүүлэхийг хүссэн зүйлээ уншигчдаа, сонсогчдаа өргөжлүүлэн мэдрүүлээрээ танд амжилт хүсье. Эх орныхоо тухай гэсэн тийм нэг гоё час хийсэн бүтээлийг үлдээндэ гэдэг зорж явдаг тэр зорилгот нь бас
хамгийн том амжилтыг хүсье. Тэнцвэр явуулгуулаа авсан баярлалаа. Маш их баярлалаа.